За төсвийн хүрээтэй холбоотойгоор дагсан хуулиуд дээр бас чуулган дээр байр суурь илэрхийлсэн байгаа. Тэгээд бид нар одоо 6 сарын өмнө баталсан хуулийг одоо бол энэ дээр нөх хилцүүлгийн явцд бол энийг хойшлуулах эдгээр бол боломж байхгүй л дээ. Нэг бол одоо бид эндээс буцаанаа л гэсэн үг. Аль эсвэл засгийн газар яг тэр дагсан хуулийнхаа нөөц толботой асуудлаа татаж авна гэсэн үг. Тэгээд 27 оны төсөв өргөн барихтаа хизэнээс хэрэгжүүлж эхлэх юм. Яг тэр хугацаагаа тавиад хэрэгжүүлэхээр өргөн барихгүй бол энэ нөгөө прогрессив татвартай болоод асуулт чинь бид нар бол үндсэндээ бол 25 он бүтэн жил одоо хилцүүлээгээ судлаад тэгээд энийг чинь оруулсан шүү дээ. Тэгээд бид нар бол нөөц төр бол асар олон давуу тал бий болохоор бас татвар төлөгч нарт бол хөнгөлт үзүүлэх. За энэ прогрессив такс чиргээгээд яг тэр нэг худалдаа авахчийн үрхийн одоо тэр орлогоос нь хамааруулж хөнгөлтүүдийг олгодог байх. За аж ахуй нэгжийн тэр нөгөө шууд бэлэн мөнгөөр гарч байгаа урьдчилж одоо нөөтийн татвар гарч байгаа юм хойшлуулж өгөх. За хөрөнгө оруулалт хийж байгаа бол үлүүдлийн нөөтөө шууд одоо хасагдуулалт хийдэг болох гэд асар олон өөрчлөлт орсон байхгүй. Тэгээ яг одоо бол энэ татрын багц хууль дээр бол тэр юмнууд хасагдсан бэл. Тэгээ одоо гар дээрээ судалдаа хийж байгаа худалдаачдын ий баримт өгөөл тэрийг шууд нөөтөд үн тооцдог болох. Энэ өөрчлөлтүүд чиргээгээд тэр дунд шатны жидүү хүнсний үйлдвэрлэл эдэр чи асар их хувь нэмэр болохоор байсан шүү дээ. Тэр бол одоо хүнсний үйлдвэрлэгчдийн хүсэлтэд тэр зохицуултуудыг оруулсан байхгүй. Тэгээ тэрийг одоо ингээ бүгдийг байхгүй болгоцсон байна л л. Тэгээ уг нь одоо энэ чинь бодлогын юм аа бол одоо би жавхлан сайдтай бол яг сануулж хэрэгжүүлж боломжтой хугацаагаа тавиад хойшлуулдаг бол хойшлуулад гэхдээ яг энэ жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх, хүнсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх тэр нөгөө малчтын гар дээр судалдаа хийж байгаа тэр арилжаа 8-ыг дэмжих энэ тэр ий баримт дээр олгодог болно гэдэг чинь үндсэндээ бол энэ яг бүртгэлийн шин чанар агуулж байгаа байхгүй юу? Эргээгээд энэ буцаалт дээр нь бид нар прогрессив оруулаад ирэхэр чинь эргээгээд тэр нөгөө нөөц төлөгч болох сонирхлоо нэмэгдүүлэх, сонирхлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэдэг та бүхэн маш сайн мэдж байгаа шүү дээ. Тэгээ яг тэр урагшаа алахын бодлогын дагуу дотроо зөв болгоё гэдэг юм аа ингээд бүгдийг нь ингээд баллуурдаал оруулаад ирсэн байлаа. Тэгэхээр энэ дээр нэг жоохон эргэж хармаар байна. Нэг бол одоо бид нар их хурал дээрээс энийг нь буцаагаад та нар тэр 27 он төсөв өргөн барихтаа энийг нэг хойшлуулах гэдэг юм уу яа тий ингээд явахгүй бол яг нэг урагшаа алахын энэ жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлээ нөөтөө бүртгэлийн шин чанартай болоо гэдэг юмнуудаас л ухарсан байлаа л дээ. Тэгээ энэ дээр би нэг тодруулах авч байна. Энэ хууль маань 26 оны 10 сараас хэрэгжээд эхэлнэ. Төсөв хилцэж явах үед энэ чинь хэрэгжчихсэн байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бид нар төсвөө яаж өргөн барих юм? Орлого баталгаажааг болохоор энэ хууль хэрэгжиж байгаа болохоор орлогоо бид нар баталгаажуулж чадахгүй энэтэй холбоотой зардал буураад гараад ирнэ. Ингээд төсвийн хүрээнд бол их том маргаан хилцүүлэг өрнөө явчихна шүү дээ. Бүр нийгмийн асуудал руу ороо явчихна. Тэгэхээр яг энэ байнгаараа мэргэжлийн байнгаараа яг мэргэжлийн одоо дүгнэлт гаргаад сайн одоо эрсдлийн сайн тооцоод ингээд нэг шийдвэр гаргаад эндээ нэг хаглаад явах нь их чухал байгаа юм. Нөгөө дагсан 3 сарын хууль бол нөхцөлөөл хөндрүүл засгийн хурдтай шуурхай хариу арга хэмжээ авах боломжцоог нэгээд төсвийн тодтгол хийх эрхээ засаг авъя л гэж байгаа. Ийм хоёр зүйл байгаа. Тэгэхээр нараа дарга хин гав гişүнээ ингээд төсвийн үед өргөн барихаар ойроочих асуудал үүсэж байна л да. Хууль нь энэ 26 оны 10 сараас үүсэл явчихна. Ер нь юу тодтгол өргөн барих уу? Тэгээ одоо бол эн чинь төсвийн алдагдал чинь бол 1.4 болоо дээрээс нь сая баг шимжтрийн цалин гээд автоматар 1.7 их 80-ад дутагдгаар болж байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь бол одоо ингээд өссөн дөнгөөр явсаар 2.1 хэд төр очих юм байгаа. 3.1 рүү орох гээд байгаа байхгүй. Тэр төсвийн тодтголоо өргөн барихаар бол төсвийн тодтголтойгоо хамт эсвэл энэ нөөтийнхээ хамт өргөн бариул яад. Хойшлуулах байдлаар. Тэгэхгүй бол одоо энэ чи бид нар бүтэн жил яалчгүй энэ чи хилцүүлээгээ явуулсан. Тэгээд OECD-тэй уулзсан. Гадаадын туршлагыг судалсан. Тэгээд хамгийн зөв хөлбөр нь энэ байна гэж одоо баталсан юм а одоо өнөөдөр болио гэж явж иж болохгүй л дээ. Засгийн газар тодтгол өргөн барих хөлбөрийг бэлтэж байгаа.
Гэтэ тодтол маань 26 оныхаа орлого зарлагтай холбоотой явна. Одоо бид төсвийн хүрээ буюу энэ чи 27 онд үзүүлэх ачааллыг тооцоод байна шүү дээ. Орлого зарлагтай холбоотой. Тэгэхээр энэ асуудал тодтолтоор яригдахгүй болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо нэг яг одоо хамгийн одоо хилцэх яг бодит хуулийн заасан яг хилцүүлгийн үед нь энийгээ ярилцаад гардан гарчуулах хамгийн зохистой нь одоо л байгаа юм л да.